Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын хангах хуулиар хүлээсэн чиг үүргийн захин хамгаалчийг хэрэгжүүлж байгаа Өмнөг аймаг дахь төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын бүсгүйчүүдэд зориулсан морь төстэй бүсгүйчүүд уламжлалт үйл ажиллагааг 4 дахь жилдээ олон улсын эмэгтэйчүүдийг хамгаалах өдрөөр зохион байгууллаа. 13 байгууллагын 250 орчим морь төст эмэгтэй амрагдсан байна. Энэ жил Өмнөг аймгийн цэцэг даргын ивэл дор хүндэт их хилжин Чогийн цандрын нэрэмжит цэргийн гавийн улаан төвийн хилийн цэргийн тэг 131-р ангийн хамт олон Өмнөг аймгийн эмэгтэйчүүдийн холбоо хамтран зохион байгуулжээ. Өсөлттэй өмнө говь мөрийн хөтөлбөр маань амжилттай хэрэгжиж байна. За энэ хөтөлбөрт бол одоо гендрийн эрхтгч байдлыг хангах хүрээнд бас эмэгтэйчүүдийн оролцоо эрхийг бас хамгаалах, энэ гендрийн ижил тэгш байдал дээр бас одоо тодорхой хөрөнгө оруулалтуудыг тавьж энэ эрэгтэй эмэгтэй хүүсийн ялгааг бас багасгаж арилгах, тэнцвэртэй байлгах чиглэлд бас олон арга хэмжээнүүдийг зохион байгуулж ажиллаж байгаа. Хил хамгаалах байгууллагын эмэгтэй цэргийн албаагчдын хувьд бол үндсэндээ 24 цагийн хугацаанд тасралтгүй ажиллаж байгаа. Монгол улсын хил дээр албан үүргээ нэр төрдөө биелүүлдгээр босоод байгууллагаар онцлог өөрөөр хэлбэл албан үүрэг биелүүлэх явцдаа гэр бүл үр хүүхдүүдээс хол өдөр шөнийн цагт хэтлийн хязгаар дээр ажилладаг босоод байгууллагаас онцлог байдаг. За манай байгууллага бол эмэгтэйчүүдийнхээ чиглэлээр бол бас нэлээд олон талд арга хэмжээг зохион байгуулж ажилладаг. За энэ асуудлыг шийдэх чиглэлээр за мөрөөдлийн хаус арга хэмжээ жил болгон бид хүмүүс бүх анги салбарууд дээр мөрөөдлийн хаусыг яаж барьж байгуулж албаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэдэг. За эмэгтэй албаагчдынхаа бас сурч боловсрох хөгжих тал дээр нь бол онцгой анхаарч бас жил бүр сургууль соёлын албан тушаал ахиулах чиглэлээр нь бас онцгой анхаарч ажилладаг байгаа. За манай аймгийн цагдаагийн газар нийт 31 эмэгтэйтэй эрчүүдэнтэй гэмтэрхтэй тэмцэх нийт явж хамгаалах олон нийтийн аюулгүй байдлыг хангах энэ амаргүй албанд мөн ажиллаж байгаа бидний байгууллагын халуун дулаан уур амьсгал энэ зөөлөн бүлээн сэтгэлийг бий болгож байгаа мөн үрдстэй цагдаагийнхаа эмэгтэйчүүдийн завшааныг ашиглаад жаргалтай хүссэн болгоно нь биелж яхахын сайхан өрөөлийг дэвшүүлье. Морь төстэй бүсгүйчүүдийн дунд илтгэл, контент, Монгол бичиг зэрэг чиглэлээр уралдаан тэмцээний зохион байгуулж шилдэгүүдэд тодруулан баяраар нь шагнаж урамшуулжээ. Төрийн тусгай хүчний байгууллагт ажиллаж байгаа эмэгтэй албаагчдын ажлын үйл ажиллагааг олон нийт зурчлан таниулах, удирдлага албаагч нарт ажиллах орчин нөхцөлийг сайжруулах талаар санс наачлаган хүргүүлэх зэрэг олон талын ач холбогдолтой үйл ажиллагаа юм а. Өмнөг аймгийн цэцэг даргын тамгын газар Өмнөг аймгийн удирдлагууд мөрчтэй эмэгтэйчүүд арга хэмжээндээ бас хамтран ажиллаж байна. Мөн Өмнөг аймгийн эмэгтэйчүүдийн холбоо маань бас хамтран ажиллаж байна. Өнөөдөр бид баярыг баярлж тэмдэглэхээс илүү эмэгтэйчүүдийн хамтын ажиллагаа, эмэгтэйчүүдийн эв нэгдэл манлайлалт чухал үүрэг өрөөлтөд оролцох нь бидний чин сэтгэлийн дуудлага байгаамаа. Манай ангийн хувьд бол эмэгтэйчүүдийнхаа нийгмийн оролцоог дэмжих, эмэгтэйчүүдтэй гэр бүл өр хүүхдэд нь цаг боломж болцоог олгох, мөн эмэгтэйчүүдэд хөгжүүлэх тал дээр ангийн маань удирдлага хамт олон дэмжиж ажилладаг. Уг арга хэмжээний маань зорилго болохоор мөрдөстэй эмэгтэйчүүдийн ийм идэвхтэй оролцоог нэмэгдүүлэх, за манлайлалыг дээшлүүлэх, за мөн эмэгтэйчүүдийн зөвлөлүүдийн үйл ажиллагаа харилцаанд туршлага солилцох зэрэг ийм ач холбогдолтой арга хэмжээ болж байна. Өмнөг аймгийн төрийн тусгай чиг үүрэг бүхий байгууллагуудад олон харгуун чадварлаг эмэгтэйчүүдэд төрийн хууль сахиул улс эх орныхон аюулгүй байдлыг сахин хамгаалж ажиллахаас гадна өрх гэрийнхэн халуун дулаан амьдрал хайрах халамжийг түгээн ажилтдаг морь төст эмэгтэйчүүд олон бий. Энэхүү үйл ажиллагаа нь эмэгтэй албаагчдын нийгмийн асуудал манлайлал хамтын үйл ажиллагааг бэхжүүлэх, бусдаасаа туршлага судлан хөгжөхөд онцгой үүрэгтэй ажил юм а. Цаашид тус байгууллагын эмэгтэйчүүдийн зөвлөлийн дарганаар хамтран эмэгтэй албаагч нарт чиглэсэн нөлөөллийн үйл ажиллагааг эрчимтэй зохион байгуулна гэдэгт итгэлтэй байгаагаа албаагч эмэгтэйчүүд илэрхийллээ.